За сайн бацгаана уу? Өнөөдрийн энэ хичээлээр тойл бичгийг хэрхэн ашиглах вэ? Одоо бидэрт байгаа үгийг тухайн ингээд тойл бичих дээр байгаа айгүй олон үгүүд байгаа. Яг тэрийг яг зөвийг нь яаж олж авах вэ? За тэгээ өдөрт яг 150 орчим үгийг яаж цээжлэх вэ гэдэг нэг ийм юу байгаа хичээлийг оруулъя. За тэгэхээр тойл бичиг бид нар бол одоо хүмүүс бол өөрсдийнхөө англи хэлний мэдлэгийг бол ерөнхийдөө болоод нэг ийм төвшөнд байгаа би нэг иймэрхүү үг мэднэ гэдгийг бол ялгаж чадна. За тэгэхээр хэрвээ нэлээд бас гайгүй гэж үзэж байгаа бол аль болох англи тойл бичиг хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Харин англи тойл бичгийг ашиглаж чадахгүй гэж үзэж байгаа тохиолдолд бол монгол хэл дээр монгол англи тойл бичгийг илүү хэрэглэх нь илүү зөв болдог. За тэгээ бидний хамгийн их өргөн хэрэгэлдэг тойл бичиг, манай монголчуудын хамгийн их өргөн хэрэгэлдэг тойл бичиг бол за энэ байна. Болор тойл гэдэг. За би энэ удаагийн хичээлээр ямар нэгэн болор тойлыг муулах гэсэн юм биш. Зүгээр гол нь тойл бичгийг монгол болон англи тойл бичгүүдийг хооронд нь яаж зөв зөвхөстэй хэрэглэх вэ гэдгийг гаргахыг хичээлээ. За unwillingness гэдэг үгийг ингээд юу яач хайгаад үзэх юм бол дургүй гэдэг үг гарч иж байгаа. За энэ бол ямар үг болох нь одоохондоо тодорхойгүй, үйл үг, нэр үг гэсэн тодорхойгүй байна. За эндээс дургүй гэдэг үг байна. За тэгтэл энэ яг юунд дургүй юм, ямар дургүй вэ гэдэг эндээс бол хараад бол бид нар бол шууд ойлгож чадахгүй. Зүгээр л дургүй гэдэг үгийг л цээжилж байна. Энэ дургүй гэдэг үгийг чи бид нар unlike, dislike гэдэг ингээд айгүй олон үгнүүд бол энэ дээр байгаа. Тэгтээ яг аль нь вэ гэдгийг бид нар ялгаж чадахгүй. За үүнийг ялгахын тулд бид нар англи тойл бичгийг илүү хэрэглэнэ. За тэгэхээр ер нь бол тойл бичиг хэрэглэхдээ бол бид нар аль болох англи тойл бичгийг эхлээд хэрэглэх нь зүйтэй. За ингээд Merriam-Webster гэдэг миний өөрийн хэрэглэдэг юм тойл бичиг байгаа. За unwilling энэ бол adjective буюу тэмдэг нэр байна. За ерөнхийдөө бол зөвхөн adjective үгэнд л хэрэглэгддэг юм байна. За тэгээ эндээс үгээ сонсоод юу яаж болно? Дуудлагын сонсож болно. Үеэр хувааж болж байна. За энд бас яаж унших аваа нь бол байж байна. За энэ дээр ерөнхийдөө энгийн тайлбар нь unwilling-ийн энгийн тайлбар нь бол ерөөсөө хүсэхгүй байх, ямар нэг юмыг хийхэд, ямар нэг зүйлийг хийхдээ хүсэхгүй байх гэдэг. Өөрөөр хэлбэл хийхэд дургүй байна. Тэрнээс биш ямар нэгэн сэтгэл хөдлөлийн дургүй бол биш. Ямар нэг юмыг хийхдээ дургүй байхыг хэлнэ. За эсвэл хүсэхгүй байгаа зүйлээ хүсэхгүй байгаа чи одоо өөрхөн хүсэхгүй байгаа зүйлээ хийхийг хэлж байна. Тэгэхээр бас яг цэвэр дургүй гэж бас энд бол авчирж болохгүй байна. За дараагийн өөр нэг үг нь за principle гэдэг. За энэ бол энэ болор тойл дээр бол noun бол нэр үг, adjective болон тэмдэг нэр гэсэн юм хоёр хэлбэртэйгээр энэ дээр бол байна. Тэгтэл энд ойролцоогоор за 20 гаруй утга байна. 20 гаруй утга. Яг аль утга нь зөв утга нь вэ? Яг тухайн орчуулган дээр бид нар аль утгаар нь хэрэглэх вэ? Энийг бол бид нар бол мэдчих чадахгүй. За тэгэхээр одоо бид нар noun гэдгээр нэр үг гэдгээр нь авч үзье. За noun-ыг харах юм бол за дарга гэж байна, итгэмжлэгч гэж байна, гол дүр гэж байна, үйлдвэрлэгч, эрхлэгч гэдэг. Дээрэс нь энэ мөнгө, хөрөнгө энэ төргээд хүртэл ороод ирсэн. Шууны фирмч гэх. Яг үндэ шууны фирм мөн үү биш үү бас мэдэхгүй. За тэгэнгүүт энэ үгээ бид нар за энэ дээр бичээд үзье. За тэгэхээр principle гэдэг энэ үг маань за нэг skip. За adjective бол маш чухал гэсэн утгатай үг байна. Most important маш чухал. За дахиад доош явахаар noun-аар одоо сургуулийг удирдах хүн одоо сургуулийг хариуцсан хүн эсвэл их сургууль болон коллежуудыг хариуцсан хүн. Тэгэхээр
Энэ бол ямар нэгэн захирал, дарга. Гэхдээ энэ бол зөвхөн сургуулийн хувьд. Сургуулийн хувьд сургуулийн захирал юм уу, сургуулийн эрсдэгч ч юм уу, декан ч юм уу тэр хүнийг бас принципал гэж нэрлэдэг юм байна. За дээрэс нь банкнд тавьсан мөнгөний дүм. Тэгтээ хэн нэгэнд зээлүүлж хүү болох зорилготойгоор хүү болдог ийм юу гэдэг. Өөрөөр хэлбэл одоо нэг хадгаламж гэх юм уу, хөрөнгө гэх юм уу, тиймэрхүү утгаар бас энд орж ирж болж байна. Тэгэхээр тэрнээс шинэ шувууны ферм юу байхгүй байна. За энд дахиад ажиктивээр гарч иж байна. Маш өндөр зэрэглэлийг хэлж байна. Маш чухал гэдэг үгээ бас нэг арай өөр талаар бас илүү тайлбарласан. Маш өндөр зэрэглэл эсвэл чухал зүйлийг хэлж байна. За тэгээ наав гэхэд сургуулийн удирдлага. За ямар нэгэн зүйл болон хүний маш чухал удирдах байдал гэдэг нэлээд буцаад өмнөх юмудаа ингээд тайлбарласан. Тэгээд энэ дээр ингээд жишээ. За тэгээд түүнтэй төстэй холбоотой үгнүүд энд байна. Жишээ нь дээшээ явах юм бол жишээнүүд нь. За тайлбар нь бол бүр илүү дэлгэрэнгүй тайлбарч гэх юм. Эрэгтэй эмэгтэй удирдагч буюу гол хүн гэдэг ч юм уу те. Удирдлагыг гүйцэтгэгч гэж байна гэдэг. Иймэрхүү байдлаар ингээд бид нар толь бичиг илүү авч болно. За тэгэхээр TOEFL ч юм уу энэ тэр шатанд бэлдэж байгаа хүмүүсийн хувьд бол англи үг бол ерөөхдөө нэг багадаа 3, за 2 утгатай, дээшээ 3, 4 утга илэрхийлдэг. Тэгэнгүүтээ үгнийхээ төрлөөс noun, adjective, adverb, үйл үг гэдэг ингээд энэ эдгээр явах юм бол бас хид хідэн юу болж хуурдаг. Бараг 6 багадаа л нэг 5 утгыг бол ерөөхдөө илэрхийлнэ болж түүнээс ч олон утгыг илэрхийлээд байдаг юм байна. За бидний мэддэг medium гэдэг дунд гэдэг. Бид нар бол дунд зэрэг гэдэг энэ adjective-аар нь илүү мэддэг. Гэтэл энэ маань noun дээр хуурах юм бол ингээд будаг, шингэлэгчин, хэрэгсэл, арга хэрэгсэл гэдэг ингээд арай өөр утгаар ингээд одоо бас ингэж орж ирж байна. За тэгвэл бид нар энийг одоо энэ дээрээ шалах юм. Яг аль утга нь вэ? Илүү зөв байх вэ гэдэг. За noun-аар орох юм бол дамжуулагчийн систем эсвэл бүрдүүлж байгаа, ялангуяа бүрдүүлж байгаа зүйл энэ юу гэдэг сонин, радио, телевизийн харилцаа холбооны систем гэдгийг хэлж байна те. За энд болохоор уран зурагт хэрэглэгддэг арга болон материалыг хэлдэг байх нь байна. За энд болохоор дунд хэмжээ. За энд бол яг дунд гэдэг утгаараа ямар нэг юмны дунд хэмжээнд зарагдж байгаа ямар нэгэн зүйлийг хэлдэг юм. Дунд хэмжээтэй, медиум хэмжээтэй, дунд хэмжээтэй ямар нэгэн зарагдж байгаа зүйлийг одоо энд хэлдэг юм байна. За бас дунд байрлаж байгаа ямар нэгэн зүйлийг энд хэлэх нь байна гэдэг. Иймэрхүү байдлаар ингээд аавна. За энд бол одоо жишээ нь эндний жишээ эдгээр шортнууд нь дундаа бүгд дунд хэмжээтэй бөгөөд би бол илүү нэг томыг авнаа гэж шүү дээ. За иймэрхүү байдлаар ингээд явчихна. За өөр энд ингээ энэ үгтэй холбоотой өөр. За adjective-аар бол ямар нэгэн хэмжээ тооны, боломжтой хэмжээ тооны дунд хэмжээсийг хэлнэ, дунд байрлаж байгаа рейнжийн одоо завсрын дунд нь байрлаж байгааг хэлнэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бид нар ингээд үгийг толь бичгнээс харнаа. Тэгэхээр ганц болор толийг бол ерөөхдөө маш сайн. Гэхдээ бид нар энийг бол нэг номерт хэрэглэх нь Монгол англи толь биш, харин англи толийг эхлээд нэг номерт хэрэглэх хэрэгтэй. Бид нар одоо тухайн үгийг эхлээд англи толиор яг цаад нарийн утга учиртай нь хамт энийг эхлээд ойлгох хэрэгтэй. За тухайлбал одоо нөхцөл байдалд нөлөөлдөг асуудлууд болон эсвэл нөхцөл байдал гэдэг. Тэгэхээр энэ дээр бол circumstance гэдэг энэ үгийг маань шууд condition гэдэг ингээ авчиж байгаа. Тэрээ бид нар condition гэдэг үгийг мэдж байгаа бол эсвэл энэ situation гэдэг үгийг мэдж байгаа бол энийг зөвхөн нөхцөл байдал гэдэг үг байна гэдэг шууд ойлгож болно. Тэгвэл энийг ойлгохгүй байвал яах вэ? Тэгээ ойлгохгүй байлаа гэхэд за эндээс ерөөхдөө бид нар энэ утгыг нь ойлгочод байдаг. За ерөөхдөө нэг иймэрхүү утгатай юм байна да. Гэхдээ яг онж тохирох нэр нь юу юм бол доо гэх юм бол
Харин энийгээ одоо энэ дээр хэрэгжиж байна. За тэгэхээр ийм утгатай үг байсан юм байна. Ерөнхийдөө ингэдэг тийм үгийг одоо хэлнэ гэдэг энэ ерөнхийдөө тайлбар байдлаар байгуул эндээс нь яг ингээд оноос нэрийг нь илүү олоод авчих бод. За иймэрхүү байдлаар ингээд тухайн үгийг нэр үг өөр одоо юу гэдэг аджектив түрүүн гарсан тийм өмнөх үгүүдэд нэр үг, аджектив, үйл үг гэдэг ингээд бүх хэлбэрээр нэг бид нар сайн тогтоож авах мэддэг болох хэрэгтэй. За тэгэхээр ингэж чадах юм бол бид нар тухайн одоо ямар ч төрлийн текстүүдийг уншсан тухайн үгний утгыг бол шууд олно. За тэгээ бид нар яг тухайн үед энэ үг маань өгүүлбэрт орохдоо наавны үргээр орж байгаа бол наавнаа илүү сайн харъя. Аджективийн үргээр орж байгаа бол аджективийг илүү сайн харж тэр утгуудаа яа. Тэгэхээр ингээд тухайн нэг үг маань өөрөө ямар ч өгүүлбэр зүйн бүтцээс хамааруулаад ямар ч утгыг илэрхийлдэг, ямар ч үүргийг илэрхийлж болох учраас бид нар наунаарч тэр үйл үгээрч тэр adjective-аар adverb-оор бүгдээр бүгдийг сайн мэддэг. Нэг тал дээр л багаар утгаад хоёр утгыг аягүй сайн мэддэг байх хэрэгтэй гэсэн. За ингээд одоо бид нар тойл бичгийг ерөөхдөө ингээд хэрэглээд эхэллээ. Эхлээд англи тойл бичгээрээ орчуулж үзнэ, тайлбарыг уншлаа. Хэрвээ энэ тайлбарыг нь ойлгочоод яг онцлон үгээ олж чадахгүй байх юм бол Монгол англи толио хэрэглээрэй. За тэгэхэд үг цээжлэх тал дээр. За үгийг яаж цээжлэх вэ гэдэг. За би бол үг цээжлэхдээ ер нь бол тийм хатуу цээжлэх аргыг бол шууд хэрэгэлдэг. Уламжлалт хатуу цээжлэх аргыг бол ерөнхийд нь бол хэрэгэлдэг. За жишээ нь энд ингээд TOEFL-ийн зөвхөн нэг пассажийг би орчуулахад би өөрөө мэдэхгүй үгийг ингээд тавихад мэдэхгүй болон эргэлзэж байгаа үгнүүдийг ингээд бичээд үзэхэд бол ингээд нэг 139 үг болж байгаа. За энэ 139 үгээ ингээд цаасан дээр хийвлэх юм бол нэг үгэн дээрээ нэг нүүрэн дээр 70 үг бичиж байгаа. Тэгэхээр бид нар өөрөөр хэлэх юм бол яг ингээд үг цээжлэхдээ нэг оролдлогоор нэг нүрийг л бүтэн дуусгах хэрэгтэй. Нэг оролдлогоор нэг үгийг бүтэн унших хэрэгтэй. Тэгээд тухайн үгнүүдийг бас өөрсдөө мэддэг суур үгнүүдийг бас айгүй ашиглах хэрэгтэй. За жишээ нь энэ presidency гэдэг энэ үг байна. Энийг харах юм бол сүүлийн SCY хоёрын оронд T үсэг байх юм бол ерөнхийлөгч гэдэг үг байгаа. Бид нар президент гэдэг үгийг ерөнхийлөгч гэдэг бол угаасаа мэднэ. Тэгэхээр ерөөсөө л энэ яг ерөнхийлөгчтэй холбоотой ямар нэгэн үг байна. За админ гэдэг үг удирдагч гэсэн утгатай юун дээр компьютерийн тал дээр мэдээллийн технологийн тал дээр айгүй хэрэглэгддэг үг. Тэгэхээр удирдлагын талтай үг юм чинь нэг удирдагч гэх юм уу нэг тиймэрхүү утгатай үг байна гэдгээр бид нар. За immeasurably гэдэг үг. Measure гэдэг нь хэмжих гэсэн үг. Им гэдэг нь үгүйсгсэн үг байдаг. Тэгэхээр нэг хэмжээ шүү. За large гэдэг нь том гэдэг бид нар мэднэ. За define гэдэг үгийг бид нар эндээс мэднэ. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд бид нар өөрсдийнхөө ойролцох мэддэг үгнүүдийг илүү сайн ашиглаад тухайн үгийг илүү цээжлэхэд илүү хялбар болдог. За жишээ нь энэ unearn гэж байгаа. Earn гэдэг нь бол мөнгө олох, орлого олохыг хэлдэг. Гэтэл ан гэчээр мөнгө олохгүй болчихж байна. За тэгээ ингээд орчуулад үзэх юм бол хөдөлмөрийн бусаар мөнгө олсон гэсэн үг. За энэ desire гэдэг үг байгаа. Энийг бол цээжлэхдээ бол шууд тийм үг байна гэж хэлж чадахгүй. Гэхдээ би энийг миний хувьд яаж цээжлэх гэхээр Монголд desire гэдэг нэг октын хамтлаг байсан. Тэгэл тэр хамтлагийг байна гэж тэдрийг төсөөлөөл ингэж. За энд competitive гэдэг үг байгаа. Энэ бол бүр хэд хэдэн янзаар орсон ба. Энд competitive гэдгээрээ байж гин, энд competition гэдгээрээ байж гин. За энэ доор бол бүр compete гэдгээрээ ч хүртэл бас байгаа. Ийм 3 янзаар ингээд үгнүүдэд оруулсан. Ингэж олон янзаар оруулдаг шалтгаан нь бол ерөөсөө за энд байна. Олон янзаар оруулдаг нь тухайн үгийг бид нар үйл үгээрээ бол compete гэдэг юм байна. За нэр үгээрээ болохоор competition гэдэг юм байна. За adverb-ороо бол competitive гэдэг юм байна. Гэх мэт иймэрхүү байдлаар ингээд бид нар тухайн үгний
хувирлууд бол орчуулгууд ингээд аль аль тал дээр нь хэрэглээ сурч. За ингээд өдөрт 70 өдөрт нэг удаагийн оролдлогоороо яг цээжлийгээд нэг удаа барьж авснараа ингээд 70 үгийг жишээ нь хэвлэнэ. Өөрөөр хэлбэл бичгийн цаасан дээр хэвлэхэд нэг нүүр үгийг бүтнээр нь хэвлчихнэ. Төрөний ингээд төсөөллүүдийг хэлээ. Ер нь бол үг цээжлэхтэй бол айгүй тийм юу хийгэрэй гэдэг нь л да. Айгүй гоё хөгжилтэй төсөөл хийгэрэй гэдэг. Гэхдээ тэгж төсөөлөхийнхөө оронд харин илүү миний хувьд бол адил төстэй зүйлээр нь илүү эсвэл өөрийнхөө амьдралд тохиолдсон зүйлээр нь илүү төсөөлж юу яах юм бол цээжлэх юм бол илүү их үр дүнтэй. За тэгээд ингээд бүх үгээ цээжилчихнэ. 139-ыг бүгдийг цээжилж. Тэгтэл ингээд энэ юунууд өөрийгөө одоо ингээд за миний бас дараагийн хэрэглэл үгээ цээжлсэн хэсгээ шалгахад хэрэгэлдэг бас нэг зүйл бол флаш карт гэж та нар бас сонссон баг. Флаш карт гэж нэг зүйл байдаг. За би энэ крам гэдэг флаш картыг бол хэрэгэлдэг. За тэгээ флаш карт бол ерөнхийдөө гол зорилго нь би тухайн үгийг цээжилсэн хэсгээ шалгадахад л ерөнхийдөө бол хэрэгэлдэг. Тэрнээс биш үг цээжлэхтэй биш. Харин цээжилснээ шалгахдаа би энийг илүү хэрэгэлдэг байгаа. За тэгэнгүүт флаш картыг ингээд би оруулчихна. За ингээд утсан дээрээс ингээд би бүгд ингээд бүгдийг нь энэ үгнүүдийг ингээд бүгдийг нь шалгаад за старт аваа. Shuffle хийн. За ингээд хэлэхэд. За isolate гэдэг энэ үг нь жишээ нь одоо салгах тусгаарлах гэсэн үг байгаа. За хариултыг нь авсан. Тэгээ салгах тусгаарлах гэдэг waах гэсэн иймэрхүү үг байгаа. За тэгээ би зөв таасан бол энийгээ дарна. За иймэрхүү байдлаар ингээд энийгээ явсараад яг энэ дээр wrong дээрээ би хэдэн үг алдсан бэ гэдгийг харна. За тэгээд тэр wrong үгээ энд өнгөөр ялгаж хагаад тусдаа нэг жижиг цаасан дээр яг тэр цээжлээгүй үгнүүдээ биччихнэ. Зөвхөн цээжлээгүй. Ойролцоогоор цээжлээгүй үг чинь нэг 10-аас хэтрэхгүй. За ер нь нэг 7-8-аас хэтрэхгүй байхад бол их боломжтой байдаг. Тэгээд энэ үгээ яг онцгойлоод яг өөрийг нь яг тухайн үгийг өөрийг нь цээжлээ. Ингэх юм бол ингээд тухайн 139 үгийг 139-ийг тэр чигээр нь бүгдийг нь цээжлэн. Яг тэр флаш картаар би 130 үгийг мэдчих эхийн цээжлээгүй байсан. Цаатан дээр би 9 үгээ бичээд тэрийгээ зөвхөн тэр 9-ийг хаснаар би зөвхөн тэр 9-ийг цээжлэн. Ингээд би 130 дээр 9 үгийг бүгдийг нэмээд цээжсэн учраас би 139 үгийг цээжилж чадсан гэж үзнэ. За тэгээд энийгээ дараа нь тэр үгээ нөгөө 139 үгээрээ би энэ текстийг орчуулахад 19-р зууны Америк нэгдсэн улсын улс төр гэдэг нэртэй энэ сэдвийг орчуулахдаа ерөөхдөө гэл хэрэгэлсэн. Тэгэхээр бүх утгаар нь байх ёстой. Бүх төрлийн утгаар нь ав. Тэгээ бүх төрлийн гүйцэтгэх үүргээр нь ав. Тэгээ түүнийг өдөрт нэг оролдлогоороо бүтэн нүрийг цээжил үлдсэн 10 хүрэхгүй үгээ флаш картаар өөрийгөө шалгав. Ингээд шалгалтын дээр унсан үгнүүдэд цаасан дээр тэмдэглэж аваад тусгаалan цээжлээ. Ингээд болоо. Өдөрт 150 үг. Хэрвээ 150 үгийг өдөрт 150 үгийг цээжлээд байх тусам ямар нэгэн байдлаар өөрийгөө хуурахгүйгээр ингээд 150 үгийг цээжлээд байх тусам сүүлдээ 150 үг ч хүрхээ болно. Хүрхээ болоод бүр багасч ихсэн. За жишээ нь 2 дугаар пассаж дээр. За 2 дугаар пассаж дээр миний мэдхгүй үг. За мэдгүй үгнийх нь тоон бол хэвээрээ байсан. Гэтэ цээжлэхтэй үг 139 байж байгаа 113 болж цөөрсөн. 3 дугаар пассаж дээр 85 болж цөөрсөн. Ерөнхийдөө ингээл цөөрөөл яваад. Тэгэл буцаал нэмэгдэн цөөрнө. Гэтэ хэдий нэмэгдсэн ч гэсэн хамгийн анхны 139-аас ерөөсөө хэтрэхгүй байхад л ерөөхдөө болчихж байгаа. Тэгэл ерөөхдөө ингээ бууралаа. Тэгэхээр нэг удаагийн текст орчуулалтаар бид нэг 150 үг цээжлээд байх юм бол. За энэ дээр одоо 85 үг байна. Энэ дээр цаана дахиад 150 үг хүрэх дахиад нэг 70-аад үг дутуу байгаа. Энэ 70-аад үг дээр яах вэ гэвэл бид өөр үгнүүдийг цээжилж байна. Жишээ нь TOEFL-ийг заавал цээжлэхдээ 400 үгний эхний нэг 50-ыг цээжилдэг ч юм уу тий. Эхний нэг 50 цээжлээд ингээд TOEFL-ийн заавал үгнүүдийг цээжилждэг юм уу. За эсвэл
үйл үгүүдийг цээжилж болно. Үйл үгүүдийг ингээд цээжилж болно. За иймэрхүү байдлаар үгээ цээжлэн тойл бичиг дээрээс бид хамгийн зөв утгаа гаргаж авнаа. За тэгэхээр крам гэдэг флаш картаар өөрийгөө шалгана. За эцсийн байдлаар шууд дүгнэлэхэд эхлээд үгээ орчуулгахдаа англи тойл бичиг хэрэглэнэ. Түүний тайлбарыг харна. Хэрвээ тайлбарыг бүрэн ойлгож чадахгүй байвал монгол англи тойл бичгийг хэрэглэж тэндээс яг онсон үгээ олно. За бүх өгнөдөө орчуулад Excel дээр бичээд нэг нүүрэндээ нэг ойролцоогоор 70-80 үг авах. За ингээд бүх үгээ нэг оролдохоор нэг А4-ийн нэг нүүр үгийг бүгдийг цээжлэн түүнийгээ бүх үгээ цээжлээ гэж үзсний дараа флаш карт дээр гэж өөрийгөө шалгана. Цээжлэхгүй байгаа, андуурч байгаа, бүрэн цээжлэгдээгүй, хандуурсан эсвэл санаанд ч ерөөс огт буухгүй байгаа нэг 10 хүртэл үгийг зүгээр нэг ингийн жижиг цаасан дээр бичээд хуучны хэлдгээр нэг энэ тэнд наадаг штэ. Яг тэр аргыг хэрэглээд ингээд үгийг цээжлэнэ. За тэгээд цээжлсэн үгээрээ тухайн текстээ эцэст нь орчуулах хэрэгтэй. Ингэж байж орчуулах reading-ийн үгээ цээжлсэн тойл бичгээ зөв ашигласан орчуулга дээрээ бид нар энийг үгээ огт тойл бичиг хэрэглэхгүйгээр энийг шууд тойл бичиг хэрэглэхгүйгээр шууд орчуулж чадчихвэл бид тэр үгийг бүрэн орчуулж цээжилж чадсан байна гэж үзэх нь байна. За ингээд энэ удаагийн хичээл үгээр дууслаа. Тэгээд амжилт хүсье.